I would say harmony. Yeah, harmony. I would say like coming together in a more quiet, working together, that kind of thing. Монгол гэж байсан ч юм уу, байгаа ч юм уу, байх ч юм уу гэж баруун нахын ярьдаг, ойлгодог. Баруун нахын ярьдаг, ойлгодог. Шадамгайсай нараж хитагэт цаашаа жогсон ражуудаа当曲，在那头。对。这里面有我唱的吗？没有吧？没有。这头有的。啊？没有吧？后面那个。你生日快乐。 Гармон гэсээр англиар хармоник гэж штэ. Мөн англиас ирсэн. Энэ одоо ямар гарлыг би сайн мэдгүй. Монгол орсын шин гармон гэж ярина. Тэгээд яг монголоор бол зохирлын ухаан гэж. Манай багшийн бичсэн ном байна шүү. Манай удирдаач ялан мөр багш байна шүү. Сайн мөр багштай хоёулаа хүүхдүүдийн шалгалаад өөрөө хэмжмээс хүүхдүүдийн дэлхийн төвшин хөгжмийн одоо сургам гэж яг малчтын үг тараачтын үгтэй авч ираад сурсан. 18 онд Шанхайгийн хөгжмийн сургууль төгссөний дараа хамтлагт орсон. Одоо болох гээд 3 хамтлагтай. Этуали гэдэг Франц нэртэй хятадаар хамгийн шинэ тоон хамгийн мэрэгжлийн энэ хамтлаг дотор гэж байна шүү дээ. Одоо зүнх хүү тэрийг хүн бичих хэрэгтэй. Тэгвэл чи заавал тэр нотоор тоглоно. Тэгээд бичсэн хүнээ төвшөөрлөгөө чи өөрөөр тоглож болохгүй. Яг мэрэгчлэр ийм хамтлаг тэгвэл яг хятадын тийм нэг хөгжмийн онцлогтой. No, they have no space. Татам яг монгол сэлийн хамтлаг. Тэгэхэд бид хоорондоо бүр монголоор ярьдаг. Дооршин бүр ах дүү даа. Яг учиртай бол хавсрын сайн найз мөн бүр хамтны хамтлаг юм. Яг Шанхайд байгаа нэг гэрэмс шиг гэсэн үг. Нэг шиг гарна. Ей. Дуула нэг дуу. I was actually at a house party. It was a Halloween house party, and the cops came to like shut the party down. And then a couple of my friends, we were trying to run away from another girl. So we were like, okay, what's the closest place that we can go to? So we ended up going to Perry's, and it has the elevators that open. And basically, as soon as the elevators opened, he was like dancing around and stuff. And then we just started dancing, and that was it. Yeah. And then you were born a couple of years later. You are South African Mongolian. You're a mix of those two beautiful cultures. And you are going to love playing music because Daddy plays music, but also you have African roots that is involved, steeped in music.
I think for us, language is very important. So, like reading books to him and stuff like that, we like to add that to our routine. And I hope that like one day he'll be able to read Mongolian, and one day he'll be able to read like Afrikaans or something like that. He'll be able to read it and write it and communicate in it. So I think culture is tied a lot in language, and I don't want him to lose that history. So I would find it very important that he is able to read the books and know the history and all of that for Mongolian and also my South African side. I feel like Mongolian also is a lot it's also difficult because some of the sounds I'm not able to make, which it's a hard thing. I try. Like words like minihu. I can say like minihu, Sambaino. Now my son's name Bolerot. If I'm saying it correctly. That was a car. Oh, machine trat. Machine trat. Trick. There we go. And Oma. Yeah. What is that? Oma? That was Pasque. Pasque. Басангүй гэсэн. Бааж юу гэснээр басангүй. Бааж юу чи басангүй. Аргал гэснийг хятадаар юу гэж ярина? Ньюфэн. Тэр чинь өхрийн баас гэсэн. Ньюфэн гэж. Яг аргал гэснийг юу гэж ярина? Монгол үндэснээс гадна үндэст нь Монгол үндэстний дуу хөгжмийг ойлгоход заавал Монгол үг хэл өсөн бичгээс эхэлж судалж эхэлж сурах хэрэгтэй. Аргалын утаа боригaalаса матчнэгэрт төрөсөн атархэр нотага өлөги гэж бахдана Яагаад ийм дуу дуулсан бэ? Би юу мэдгүй. Өдөн чин чигарад. Өндөр аауж ядаграв. Үжил байж гин. Та өөрөө дуулдаг юу? Би Дуулна ямараа уна. Өөртөө өвөр Монгол хорчин 100 гаруй хойд тушгаар нутагтай. Өвөр Монгол бол аль аймагтаар ч гэсэн ардын олон байна. Дуучин олон байна. Гэхдээ орчмын хэдэн жил гэж хэлэх юм бол хорчин ардын дуу, ордос ардын дуу, хоёр гажирын ардын дуу мод болж ингэж хэлэх юм да. Тэнгэр багш ярьжсэн шүү дээ. Ордос ардын дуугийн нэг сонсоход амар гоё гэж. Хорчин ардын дуугийн удаан сонсоход мэн гоё. Тэр тийм ээ. Шатгэмло шабутэгэн хоёлоо шагшатнэсчэх ондоно хамиглаа сурсан би 6 настай эхлээд хуучир тоглож хуучир одоо юу сэг үг ярьж шээ. нэ аавн хоор татна. Хоор үгжим тадаг дуртай. Нэрэн 6 настай өсөд жандэн сууж сар гэнтгэн нэгэрэ хоорыг наваад ngo татаад гэн. Юуны хайс гарч инглээ хамт дөрөв. Дөрөв талны хайс гарч баруун чи далланы хангасан дүрээ тэр дунаг тэгс чи манай өмөө ш. Өвч чинь айс гар гэж байна. Тэгээ манай аав чигсэр одоо биш хамт тааж өгөө. Тэгээд манай аав эхлээд жаасан ш та. Тэгэхээр эхлээд жохоо 6 настай чи одоо надад ийм жоохон ш. Тэгээ манай аав өвөр дөрөөс суулгаад миний хуруугийн өөрийн хуруутай ингээ барьж уяад
Тэгээд тэр юу тоглосоор ингээд би ингээд одоо чейн шигээр төдөлж гэсэн үг шүү дээ. Хурмаар нөгөө. Тэгээд тоглож сураад чи болов багш болохоор ярьдаг. Барин урд толгойтой болохоор дотор 5 цолтой гэж. Тиймээс амьд хөгжим гэж ярьдаг. Миний өөрөө ухаарж авсан нэг зүйл бол морин хуур уулна мэд морины ингээд сүүлээр ингээд чавтас идэг. Номны хэлэгсэн ингээд морины сүүлээр идэг шүү дээ. Тэгээд амьд чавтсаар хөрөөдөхөөр амьд хөгжим үүсдэг гэж. Тэгээд ягаад ийм гунигтай вэ гэхээр өн морин хуурны чавтас ингээд ийм олон байж та. Ийм олон чавтас байна. Яг ингээд татхад ингээд нэг л хүн дуурчсан энэ нэг хэлэгсийг татхад нэг хүн дуурна шүү дээ. Тэ. Ийм олон хэлэгсийг татхад хөтөө олон хүн дуурна. Яг ингээд машинаар ингээд яс ингээд сонсох юм бол тийм аа. Багшин бичсэн ном хөгжмийн дэд шатны онд зохиолын ухаан гэж энэ Энд бүх интервалын бүх гармаа Ауурын багчдын найрал гоны болсон гэж. Нүүн уушааны уучаад байна. Хамгийн их сурсан хөгжмөд хамгийн юм болж сурсан. Яг тэр журман жил хөгжмийн онол сайн минь ярьсан гармон тэгвэл хөгжмийн яад тоглох вэ? Тэрвэн чинь оркестрт дотор суугаад тэрвэн чинь найрал дотор дуулвал яад болох вэ? Яг суурь тавьсан. Энэ сүүлээр над амар их тус болж байна. Одоо хуураа ураад хаач явсан ч ямар хүнтэй таарсан ч хөгжимцөө төвс мэддэг нүүдийн төвшин нэлээд өндөр байна мэддэг гэсэн. Замын найр гэж. Сны хөгжим электроник дижитал авчирсан юм хамтлаг байна. Олгодог клаб тоглоно, менежер тоглоно. Гуравдугаар нь бол одоо шинэ үеийн хамтлаг гэж хэлсэн шүү дээ. Шинэ үеийн бол Монгол олон газраар тойрон тоглолтын одоо их сургуулийн төгсөөд одоо мөн годчтой гацаагаад хамгийн дүүхэн тайс гэсэн ямар тайсан бэ гэдэг. Чөлдөр гасаар ингээд нэг баахан ингээд мөндөө байдаг шүү дээ. Мөндөө дунд жоохон гэр дотор ингээд шүжи тийм үү юм уу үсгэн тийм жоохон гэр байдаг шүү дээ. Нэг хангажууд Шинжааны тэр гангу худалдаг тийм нэг дэн каен гэж юм. Тэгээд мөрөөр хөргөтэй юм. Ягаад мөрөөр өрсөл биас мэдгүй одоо хүртэл. Яхаа тоглоно гэсэн ингээд ийм нэг үүдийн ингээд цалгаа авцсан. Тэгээд ингээд доор тавьчих. Тэгээд нэг чирдэг ингээд нэг иншаан байна шүү дээ. Чирдэг иншаан авчраад тавьчих. Тэн дээр баан зүгээр бид нар тэр үүдэн дээр нэг суугаад тоглосон. Энэ одоо жүрөө шүү дээ. Хамгийн жоохон тайцгчлах юм даа. Тэр өсөд баяртай яа. Тэр өс чинь одоо анх эхлээд өөртөө жоос оож шүү дээ. Нэг баяртай. Ядрахгүй. 300 жоос 500 жоос байжсэн.蒙古族的音乐都是非常的有律动、有节奏，然后除了律动节奏以外，它是两个极端，一个是律动，一个是节奏，一个是在草原上，我觉得是一种吟唱。对我来说，一种最原始的一种音乐，或者人类最原始的有的一些东西，比如像呼麦啊这些东西，其实就是来自于我们自己声音的。然后只不过我们现在好像把它称为蒙古族的音乐，但是我觉得这个其实是回到很远古的话，它都是一些非常非常原始的一些东西。Хөөмиг гэсэн юм байна шүү дээ. Ганц Монгол бэг юм биш ээ. Одоо тэдэс хөөмиг ярихгүй шүү дээ. Африкт байна, Итали байна. Уйжин тэднээс өөртөө хөөмиг шиг тийм чанга байна. Ягаад Монгол хөөмиг ингэж дэлхийд хөгжиж вэ гэсэр
Монгол хүмүүс тэднээс илүү судалсан байна Монгол хүмүүсийг. Тэднээс бүр ганцын нэг дан үг явдаг. Африкийн хүмүүс бол зүгээр зүгээр жезо явж байгаа гэсэн шүү дээ. Им байна гэсэн үг. Хөдөг хүн ирээд ингээ хөөшин явд юм уу? Монгол хүмүүс бол ондоо дөр нэг файн явж шүү дээ. Нэг сойрмтэй дөрөв файн явж байгаа. Өдөн тэднээс илүү хөгжүүлсэн.乐坛自己有时候取叫根，为什么取到这个根？我觉得也是来自于这个蒙古音乐的一个考量，也是对于蒙古音乐的一个敬畏吧。所以我们就把它称为了这个根，就是说一切我们人类有这个音乐开始，或者说从哪里来回到哪里去的那种感觉。考完以后有什么打算？考完以后还考呀，考专业课。Биднээс ингээд эхлээд хөгжим сурахад сониршуулга гэсэн юм сурна. Хятадаар шиш аны оргиж штэ. Яг энэ сурж их юм байг бол солгоо хоолойтой хүмүүс тэр хоолойндан байг бишээ. Чихэндэн байна. Чихэн буруу сансаар хоолойн буруу дуулж байна. Чихэн буруу сансаад тархинд нь буруу нэг сигнал өгөөд дуулахтаа буруугаар дуулж гаргаж байгаа. Чихэн муу. Таныг зөөлчийг үгээр хөгжимдүүлээ. 다르지? 해볼라. 돌아대게선 가짜리진 헬레보라 도로왕엔 허런에 오면 허수야 냅자야 도백이다 드지야가 더센 까지리진 헐리보러 어떻게든 헐렁서 알흑사야고